Итали Монгол улс хооронд дипломат харилцаа 1970-аад онд тогтоосон бөгөөд өнөө цагт хоёр орны хоорондын харилцаа маш их сайн байгааг дуулах таатай байна. Учир нь манай улсууд олон улсын форумд харилцан бие биенээ дэмжиж, ижил зорилгыг баримтлан, гурван чухал сэдэв болох хүрээлэн буй орчны хамгаалалт, соёлын өвийн хадгалалт хамгаалалт болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг анхаарч ажиллаж байна. Ром дэх Монгол улсын элчин сайдын яам 2011 онд байгуулагдаж байсан бол Монгол дэх Итали улсын элчин сайдын яам 2016 онд байгуулагдсан юм. Албан ёсны хоёр талын төрийн айлчлалууд олон давтамжтай хийгдэж байснаас Монгол улсын ерөнхийлөгчдийн айлчлалыг цухас дуртахад 2000 онд ерөнхийлөгч Багванд, 2011 онд ерөнхийлөгч Элбэг Дорж нар тус айлчилж байлаа. Харин Монголын талаас Итали улсад хамгийн анхны айлчлалыг гадаад харилцааны сайд Гомб сүрэн 1993 онд хийж байсан юм. Итали улсын талаас гэвэл сүүлд гадаад хэрэг хамтын ажиллагааны сайд Паоло Жентилиони 2016 онд Монгол улсад айлчилсан. Мөн түүнчлэн Италийн парламент болон улсын их хурл хоорондын харилцаа үргэлжид найрсаг байсаар ирсэн. Аль талуудад Итали Монголын найрамдлын бүлгүүд байдаг. Тэдний сүүлчийн уулзалт телеконференц хэлбэрээр өнгөрөгч 4-р сарын 26-ны өдөр болсон юм. Мэдээж хэрэг хоёр орны хоорондын харилцаа мянган жилийн түүхтэй хамаагүй эртнийх юм. Монгол дэх анхны Итали дипломат элчийг 1245 онд Ромын пап 4-р Инноченцо өгөөтэй хааны хүү Гүйг хааны ордон руу Франческийн бүлгмийн ламтан Живанни де Пиан дел Карпенийг илгээсэн байдгийг. Тэрээр их онцгой цаг үед Монголд ирсэн юм. Бид бүгдийн мэдэж байгаачлан өгөөтэй хаан Чингис хааны байлдан дагуулсан газар нутгийг өргөжүүлж Европын хил рүү шахсан нь Монголын эзэнт гүрний тэлэлтэнд цэргийн төдийгүй шашны аюул занал хийлж байгааг харсан Христийн хаад тэр дундаа Понтификийн төгшүүрийг илүүтэй төрүүлсэн байдгийг. Иймд тэрээр Пиан дел Карпенийг энхийн харилцаа тогтоох зорилгоор илгээсэн байдгийг. Пиан дел Карпенигийн аялал 2 жил үргэлжилсэн бөгөөд тэрээр энэ хугацаанд монголчуудын зан заншил, соёл уламжлалтай танилцж хэдэн жилийн дараа тэрээр Historia Mongoliarum буюу монголчуудын түүх тэмдэглэлээ бичсэн байдгийг. Энэхүү тэмдэглэл нь олон зууны туршид монгол хүний байр байдлыг баруунд гэрчлэх гол баримт байсаар ирсэн. Энэхүү тэмдэглэлдээ тэрээр монголчуудыг нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх бүх зүйлийг бүтээдэг бурхад буюу тэнгэрт итгэдэг, тэрнийг тэнгэрийн эзэн хэмээн нэрийддэг. Цэрэг дайны үед амархан хураагддаг, дугуй хэлбэртэй суудсан амьдардаг. Зан чанарын хувьд гэвэл эмэгтэйчүүд нь цэвэр ариун бөгөөд даруй төлөв. Тэд хөвгүүд шиг багаасаа морь унаж сурдаг. Хүнд хэцүү бэрхшээлийг тэд гомдлогүйгээр тэсвэрлэдэг. Гэхдээ тэдэнд бардамнал болон ихэмсэг гэсэн хоёр том алдаа байдаг хэмээжээ. 4-р папа Инноченцо болон Гүйг хааны харилцан солилцсон захидлуудын их хувь өдгөө Ватикан хот улсын архивд хадгалагдаж байдаг бол албан ёсны хуулбар нь Монгол улсад буюу хар хорин сумын түүхийн музейд хадгалагдаж байгаа.